Сайн байцгаана спортик залуусаа жи бэлгэн мэдчилж байна. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ би товчхон даавар гэж юу вэ гэдэг талаар амархан үгээр тайлбарласан видео хий гэж бодлоо. Үүнийг хийх болсон гол шалтгаан нь болохоор ерөнхийдөө тестостерон гэдэг гэж юу вэ гэдэг талаар та бүхэндээ би цуврал видео хийнэ гэж амласан байгаа. Тэрний хамгийн ихний видео буюу одоо тестостерон гэдэг эр хүйсний бэлгийн дааврын талаар ярихынхаа өмнө ерөнхийдөө даавар гэж яг юу юм бэ? Стероид гэж яг юу юм бэ? Ялгааны үндэ байгаа юм гэдэг талаар маш товчхон видео хийж тайлбарж өгье гэж бодлоо. Тэгээд дашрамд хэлэхэд би тестостерон гэж юу гэдэг цувралыг хийх болсон гол шалтгаан нь болохоор ерөнхийдөө хүмүүс зүгээр мэдлэг олгох тестостерон гэж яг ерөнхийдөө юу юм бэ? Хүн болгон гормон дэмжигч янз янзын бэлтгэл хэрэглэгээр байна. Одоо спортоор хичээлдэг хүмүүс нь жишээлбэл одоо янз янзын хориотой биш зүйлүүдийг хэрэглэдэг. Тэгэхдээ ямар ч мэдлэг байхгүй өөрсдөө юу эрүүл мэндээрээ яаж тоглож байгааг мэдэхгүй байгаа болохоор иймэрхүү видео хий гэж бодлоо. Ерөнхийдөө мэдээж гэхдээ хүн болгон өөрсдөө шийдвэрээ гаргаад хариуцлага хүлээж явах бах. Би зүгээр ямар ч байсан энэ юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр би ямар нэгэн хүнийг ямар нэгэн юм ашигла гэж уриалах биш. Зөвхөн эрдэмтэн хүний зүгээс нийн үгүй яриагаар мэдлэгээ хуваалцъя гэж бодсон гэх үү те. За одоо даавар гэж юу вэ гэдгээс хэлхийнхээ өмнө стероид гэж яг юу юм бэ гэвэл стероид нь болохоор дааврын өмнөх үе шат. Одоо стероид нь болохоор даавар гэсэн үг биш. Стероид нь болохоор гормон буюу дааврын өмнөх үе шат бөгөөд энэ стероидоос хүн янз янзын даавруудыг жишээлбэл одоо бий болгодог чадвартай гэсэн үг. Тэгэхээр одоо стероид нь болохоор хүний биед жишээлбэл янз янзын витамин үүсгэх юм уу, янз янзын даавруудыг одоо бэлгийн даавар, өсөлтийн даавар өсвөлээд өшөө цаашдаа бас маш их олон амин чухал даавруудыг үүсгэх хамгийн гол зүйл нь болохоор стероид юм. Тэгээд стероидынхаа хүний биед оршдог хамгийн чухал стероид гэх юм бол холестерин байдаг. Холестерин гэдэг стероидын хамгийн гол үйлчлэг нь юу юм бэ гэхээр эд эсийн мембран буюу одоо эд эсийн бүрхүүлийг тогтвортой байлгах, тэгээд мэдээж холестериноос янз янзын даавруудыг үүсгэх тиймэрхүү үйлчлэгнүүд байдаг. Хүний насан турш хүн биедээ нийтдээ 140 г холестерин агуулж тээж явдаг. Тэрний 95% нь эд эсэнд байрладаг. Тэгээд 5% нь болохоор цусаар эргэлтэнд гүйж байдаг. Тэгээд эргэлтэнд гүйгээд яг хаана хэрэгтэй байгаа эд эс рүүгээ зөөгдөд очиод тэндээ үйлчлэгээ биелүүлдэг гэх үү те. Тэгэхээр одоо стероид нь болохоор гормоны өмнөх үе шат. Гормон нь болохоор яг юу юм бэ гэхээр гормон нь болохоор тэр стероидоос одоо янз янзын булчирхайнд гормон үүсдэг. Одоо бамба булчирхай, бөөрийн дээд булчирхай, эсвэл нойр булчирхай ч гэдэм үү. Тэднэрт болохоор яг тэр стероидыг тэр булчирхайнууд нь аваад тэрнийг цааш нь хуруулд оруулаад гормон болгодог. Тэгээд тэр гормон нь болохоор цусны эргэлтэндээ ороод эд эс рүүгээ очиод эсвэл нөгөө зорилтод орчин руугаа очиод өөрийнхөө тусгай үйлчлэгийг өгдөг. За тэгээ одоо эндээс ингээд жишээлбэл харах юм бол холестерин эхлээд хидроксилаза гэдэг химийн уралд ороод прегненолон гэдэг тийм молекулыг үүсгэдэг. Тэрнээсээ болохоор олон төрлийн шат бас химийн урвалын шат дамжсны эцэст жишээлбэл альдостерон эсвэл кортизол гэдэг хоёр гормон нь бөөрийн дээд булчирхайд үүсдэг. Альдостерон гэдэг гормон болохоор юун чухал юм бэ гэхээр хүний усны хэмжээг тогтвортой байлгах. Өөрөөр хэлбэл натрий болон калийн хэмжээг яг тогтвортойгоор тэнцвэртэйгээр байлгаж таны биед усны хэмжээг хэвийн байдалд байлгах зүйл альдостероны үйлчлэгээ маш их шаарддаг. Кортизол нь болохоор стресс гормон бөгөөд энэ болохоор ерөнхийдөө хүнийг ядарсан үед эсвэл маш их стресст орсон үед бий болдог. Тэрнийх нь гол үйлчлэг нь гэх юм бол ерөнхийдөө хүний биед энергийн нөөцийг буцаагаад энерги болгоход туслах одоо өөрөөр хэлбэл катабол үйлчлэгэнд оруулах тиймэрхүү зүйлээр кортизол их үйлчилдэг. Тэгээ тэрнээсээ гадна дархлаа бууруулдаг, сулруулдаг, тэгжиж нөгөө талаараа сайн тал нь гэх юм бол янз янзын биед байгаа шархлааг эдгэх одоо хүний ядарсан үед яг хамгийн гол үйлчлэгээнүүдээр кортизол нь яг өөрийгөө төвлөрүүлдэг одоо шархлаа болон тиймэрхүү юмнаар эдгэх бүх энергийг тиймэрхүү тал руу зориулдаг гэх үү те. Тэгээд
Pregnenolone noloноос өшөө цаашаа янз янзын одоо андроген гэж ярьдаг тэр янз янзын стероидны одоо стероид гормон гэж ерөнхийдөө гормон болон стероид хоёрын дундх хэсэг буюу стероид гормон гэдэг зүйлүүдийг бий болгоод тэр нь хамгийн сүүлд нь жишээлбэл андростерон диол гэдэг зүйл бий болдог. Тэр нь болохоор жишээлбэл олон үе шатавсны эцэст бас тестостерон гэдэг одоо эр хүйсний бэлгийн даавар бий болдог. Гэхдээ эр хүн ч гэсэн эмэгтэй хүн ч гэсэн аль хүн болгон ерөөсөө тестостерон гэдэг зүйлийг бий болгодог. Тэгээ бас эм хүйсний даавар буюу одоо эстроген гэдэг зүйлийг бий болгодог. Одоо жишээ нь эрэгтэй хүн гэхэд одоо тестостерон бий болгоо. Тэгээд тестостероноос тодорхой хэмжээгээр маш бага хэмжээнд эстроген буюу одоо эм хүйсний дааврыг биендээ бий болгож байхад эм хүйснийх болохоор бас хамгийн эхлээд тестостерон гэдэг зүйлийг бий болгоод тэгээд тэрнийх нь ихэнх хувь нь болохоор эстроген болгож хувирагддаг. Одоо тэгэхээр өөрөөр хэлбэл эрэгтэй хүн байсан, эмэгтэй хүн байсан аль хүйсний дааврууд нь тодорхой хэмжээгээр бий болдог. Зүгээр хэмжээ нь буюу харилцааных нь хэмжээ нь ондоо гэсэн үг. За тэгээд тестостероноос жишээлбэл бас дигидротестостерон гэдэг одоо өшөө тийм эр хүйсний өшөө маш их хүчтэй тийм даавар бас бий болдог. Тэгээд ерөнхийдөө дараагийн видеогоор бол эхлээд ерөөсө тестостерон гэдэг зүйл дээрээ би төвлөрнө гэж хэлсэн байгаа. Тэгээд одоо зүгээр урьдчилаад хэлэхэд спортоор хичээлдэг хүмүүс тестостероны хэмжээ одоо байглаасаа эсвэл нэмэлт бүтээгдэхүүн ашиглаад ч юм уу эсвэл янз янзын хориотой бодис ашиглаад маш өндөр байхад одоо тэгээд кортизол болон тестостероны хэмжээг харилцаа бас маш тогтворгүй янз янз байх юм бол хүний бие организм тэрэн дээр бас адилхан хариу өгдөг, сөрөг нөлөө өгдөг. Одоо хариу нь болохоор тийм маш тийм ууртай болдог ч юм уу эсвэл догшин болдог ч юм уу эсвэл дандаа тийм стресс хайдаг тиймэрхүү характер хүнд бий болгодог. Жишээлбэл тийм сөрөг нөлөө байхад тестостероны хэмжээ бас хэтэрхий дээшлэх юм бол эстрогены хэмжээ бас автоматар эрэгтэй хүнд бас дээшилдэг. Тэр нь болохоор жишээлбэл одоо эрэгтэй хүнд бас эмэгтэй хүний зам чанар бий болгох эсвэл мэм ургуулах ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүд болохоор бас бий болдог. Тэгээд тестостерон дигидротестостерон гэдэг тийм зүйл болохоор жишээлбэл энийхэн сөрөг нөлөө гэх юм бол ус ундаг ч юм уу тиймэрхүү зүйлүүд бас бий болдог. Гэхдээ энэ үед зүгээр ингээ урьдчилаад хэлэх жишээнүүд нь юм байлаа. Ерөнхийдөө дараагийн энэ видеоны цувралуудаар би эхлээд тестостерон гэж юу вэ гэдэг талаар товч бас яг иймэрхүү ерөнхий мэдлэг олгосон видео хийгээд тэгээд тэрнээсээ дараа нь болохоор нэмэлт бүтээгдэхүүнүүдийг ашигладаг одоо спортоор хичээлдэг хүмүүс ялангуяа мэргэжлийн хүмүүс нэг үгүй ингээд ярих юм бол янз янзын хэрэгэлдэг байх. Би гэхдээ яг тэр тийм хэрэгэлдэггүй гэдэг тэр талаас ерөөсөө ярихгүй зүгээр тиймэрхүү юм хэрэгжилж байхдаа ямар сөрөг нөлөө, ямар эрүүл мэнд дээр хохирох вэ гэдгийг та бүхэнд анхааруулах одоо мэдлэг олгох шугамар энэ видеоны зурлыг хийх болсон шүү гэдгийг бас ташимд хэлмээр байна.